За баярлалаа. Тэгэхээр та энэ аж ахуй нэгжүүд хүндрээд байгаа чинь тогтолцооны асуудлаа гэж та хэлж байна. Тогтолцооны татврын иж бүрийн шинжилэл шаардлагатай юм а гэж та хэлж байна. Үнэхээр таны энэ хариулттай би санал нийлж байна. Ийм учраас Арц намын бүлэг дээр ярилцаад нэг тодорхой байр суурь бид нэр илэрхийлжсэн. Энэ яагаад аж ахуй нэгжүүдийн чинь 60-70% ингээ бүтнээрээ өрөнд орчод байгаа юм бэ? Энэ чинь хувь аж ахуй нэгжийн гэхээс тогтолцооны асуудал байна. Тогтолцооны асуудал байгаа учраас нэгдүгээрт эдийн засгийн реформ хийх ёстой. Энэ реформыг дагаад тодорхой хэмжээний өршөөлийн асуудал яригдах нь зүйтэй юм а гэдэг санал гарсныг сангийн яамнаас мэдээлэл гаргаад олон долоо юм баг Арц намын бүлэг цогтөрөл хийснээс одоо татвар тасарлаач гэлөө өөр тийшээ мушгинлээ. Бидний байр суурь бол энэ тэр магадгүй 75 мянган аж ахуй нэгжийн чинь 70 мянгад нь хамаарч байгаа жидүүд энэ бүхэн хамаарах ёстой. Энэ бүхнийг судалж яах гэдэг байр суурь гаргасан. Тэгэхээр эндээс гарч байгаа гол дүгнэлт та ерөөсөө бидний энэ асуудлын уг шалтгаан тэр нэг ашигтай ажилчаад татвараа өгөхгүй байгаа аж ахуй нэгжүүд ерөөсөө биш ээ. Энэ бол тогтолцооны том шинжилгээг энэ Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал бизнесийн орчин чинь шаардаад байна. Иж бүрийн шинжилгээг шаардаад байна. Хаана байна тэр иж бүрийн шинжилгээний санал? Та бүхэн бас одоо үндсэндээ хэдэн жилээрээ зөвхөн таны засгийн газар ч биш хэдэн жилээрээ ярьсан. Нөгөө нийгмийн даатгал, эрүүл мэндийн шинжилэл, татврын тогтолцоо, энэ элдв сангууд яг үнэндээ бид нар ярьсан болохоос аль нь ч бодлогын түвшинд юу ч өнөөдрийг хүртэл орж ирв. Магадгүй та нар одоо өнөө маргааш өргөн байрна гэж хэлнэ. Энэ зүгээр л олон нийтийн нэг хий гаргах гэж л хийж байгаа ажлууд юм шиг л одоо сүүлийн үед санагддаг ус. Ерөөсөө л одоо бодлогын хувьд та бүхэн зүгээр нэг юм асуудлыг яаж намж явах вэ? Гэтэл яг суур асуудал чинь энэ системийн өөрчлөлтийг та биднээс шаарддаг. Тэгээд тогтолцооны хувьд тантай бас санал нэг байна. Бид аль болох бүтээлч шийдэл гаргасан парламентын мэтгэлцээ өрнүүлж татврын зогц реформ тогтолцооны шинжилгээг хийх учиртай гэдгээр санал нэг байна. Гэхдээ энэ өршөөл эхэлж явдаггүй. Татврын реформо хийгээд татврын реформо тууштай хэрэгжүүлэх явцдаа татврын өршөөл хэрэгждэг. Татврын өмнөх 4.10-ын тогтолцооны реформ хийхэд би ажлын хэсэгт нь ажиллаж энэ 4.10 реформын одоо үзэс анх хэрэгжүүлэх ажилд оролцож байсан. Тэгэхээр тэр үед бидний төсөөл бас өөр байсан. Үйл хөдлөнгийн татвар бусад татваруудыг хамтан зохицоор хийх ёстой байсан боловч шийдэгдээгүй юм байна. Тэгэхээр энэ эдийн засгийн ил тод байдлын тухай 2015 оны хуулиар 35 их найдын хөрөнгө орлогыг ил болгож шийдсэн боловч энэ маань биднийг хар жагсаалт руу орох нэг үндслэл болгоцсон саарл жагсаалтанд орсноос зээлийн хүү нэмэгдэж таны яриад байгаа тогтолцооны гажуудл үүсч аж ахуй нэгжийн зээлийн хүү санхүүжилтийн зардал өсөж энэ эдийн засгт ямар сүйдэр уршихсныг та бид сайн мэдж байгаа. Тийм учраас энэ тогтолцооны реформ бол зохиц хэлбэрээр эхэлж ярихгүй бол өршөөнөгээ төрүүлээ залжгаар ямар ч татвар төлөгч гэхдээ намайг өршөөх гэж байгаа юм бол би ямар яах гэж төлөх юм бэ гэсэн сэтэл үүсэн шүү дээ. Энэ нөгөө нэг Адам Смитийн номонд байдаг ерөөсөө үндсэн зарчимчин зах зээлийн зарчимчин ингээд гажууд улсын мэдээллүүд зах зээлд ямар дохио сигнал өгөх вэ гэдгээ засгийн газар, парламент хамтарч харилцаж зөв мессеж сигнал өгчөж энэ татврын төсвийн реформуудаа хэрэгжүүлж явахгүй болвол эхлээл дандаа нөгөө нэг популист чиглэлтэй ч юм уу аль эсвэл халамжийн чиглэлтэй ч юм энэ бодлогууд маань бидний тогтолцоонд гараад байгаа энэ улс төрийн шалтгаанууд болоод байж байгаа. Энийг харин бид хамтдаа шийдээд зөв голдролоороо